бийсэр хүч байгаа. Өнөөдөр 124 гишүүнтэй энэ парламент дотор ураны талаар яагаад Монголынхаа ард түмний талд яг үндсэн байр суурь яагаад илэрхийлж чадахгүй байгаа юм бэ? Энд дээр би илэрхийлсэн. Энд дээр газрын тосны үйлдвэр гэж том мөнгө угаалт ловер болж байна. 2.2 тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих гад тэрэн дээр нөөц байхгүй. Тэзүү гэж аимшигтай юм байгаа. Одоо удахгүй би энийг үндэсний хувьдын зөвлөлд би бичиг явуулна. Одоо маргааш нөгөөд рүү явуулна бэлэн болсон. Татвар дээр хэр мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр уран, газрын тосны үйлдвэр, цахилгаан дулааны үнийн хөөрөгдлийн эсрэг өнөөдөр хүчтэй байр суурь илэрхийллээ. Энэ бол цэвэр миний байр суурь. Тэрнээс би өөрөө хувь хүн ярьдгүй. Тэр муу, тэр папхуу, тэр сайд, тэр тийм хоёр авгаатай гинлээ гэж ярьдгүй. Би асуудал ярина. Энэ бол миний байр суурь. Та орон нутгаар нилээд явах шиг боллоо. Иргэд юу нь юу ярьж явах юм? Ямар асуудлууд тулгамдж байна юм? Иргэд цахилгаан дулааны үнийг ярьж байна. Энэ дээр одоо чуулган дээр ганцхан би ярьсан шүү дээ. Та нар сонсч ирсэн. Чуулган дээр цахилгаан дулааны үнийг нэмснээрээ ард түмэн энэ нэмэгдсэн цахилгаан дулааны чинь төлж чадахгүй. Шууд янз бүрийн пакрешка байна уу, янз бүрийн юма төлж эхэлнэ. Шууд талах худалдаж авдаг байсан бол борцгоо хайрч эхэлнэ. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгчид хаалгаа барьж байна. Ихэнх нь цахилгааны энэ дулааны үннээс хамааралтай. Тэгэхээр энэ олон ажилгүйдэл, ядуурл, инфляцид шууд нөлөөлөх энэ алхмаа та нар хийхээ болоод оронд нь ямар санал гаргах гэдэг юм. Тэр сэргээгдэх эрчим хүч. Дээр нь оронд нь энэ цахилгаан эрчим хүчний салбарт байдаг энэ олон авилгалын, тендерийн, луурын энэ том эрх баригчдыг санхүүжүүлдэг энэ компаниудтайгаа хариуцлага тооцсон юм уу? Миний энэ асуултанд чуулган дээр хариулаагүй. Энэ асуудлыг ард түмэн ярьж байна. Орооног ярьж байна. Газрын тосны үйлдвэрийн луурыг ярьж байна. Өөр зөндөө олон асуудлууд ярьсан. Та ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд 21 аймаг тойроод байна уу? Би ерөнхийлөгчийн сонгуульд байнгын бэлтгэлтэй байдаг. Би 20 жил бэлтгэлтэй байна. Би байнга Монголын ард түмэнд хэрвээ Монголын ард түмнийг аврах хатаагдсан. Өнөөдөр ард түмэнд 20 жил өмнөж байл. Ямар нэгэн бүлэгэлд би өмнөж байгаагүй. Бүлэгэл над хамаагүй. Би яг ард түмний эрх ашиг, баялагын хормч үзэл гэдгийг ярьж байна. Ийм үзэл ярьдаг. Өнөөдөр хараат бас ард түмний эрх ашигын төлөө дуурч чаддаг. Монголын ард түмэнд өнөөдөр үндэсний 3 талт хэлцээрийг ам оруулж чадах. Бизнес эрхлэгчдийг, хөдөлмөрчдийг, малчдыг төртөө нэг ширээн дээр суулгаж чадах хүн дараагийн ерөнхийлөгч болоосаа гэж би мөрөөддөг, хүсдэг. Би амбицаа байнга илэрхийлдэг. Надад дөртэй дөрөг олон саад бий. Энэ бүлэглүүд, энэ олон гадаадын хөрөнгө оруулагч нэртэй луурчдын саад бэрхшээл би тооцоолно. Гэхдээ би өөрийнхөө санаа, бодол, хүсэл, мөрөөдөл хумсаа нуусан муур шиг би нуудгүй. Надад төлөвлөгөө бий.